Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв эргэлзээ гэсэн сэдэв байна. За тэгээ хамтдаа залбираад эхлэе. Аава, бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд таны үгээр алхаж амьдарч, таны үгээр удирдуулахад бидэнд туслаарай. Тэгээд таны үг өнөөдөр бидэнтэй ярих болтугай гэж залбирч байна. Амен. Хэрэв бид итгэл рүү бат алхан орох гэж байгаа бол эргэлзээтэй тулалдахад суралцах хэрэгтэй болдог. Бид Бурханаас юу ч гуйж болно. Харин үүнийгээ түүнээс хүлээн авахын тулд зүрхнээсээ эргэлзээг авч хаях хэрэгтэй. Яаков 1:6-ад харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ гэсэн байна. Эргэлзээ гэдэг бол санал зүрх гэсэн утгатай үг аж. Эмх замраагүй байдал эргэн тойронд нь болох үед төөрөгдөлтэй нэг тал болохын оронд Марк 4:39-тэй санал нийлж нам гүн байдал ирэх болно гэдэгт итгэн чимээгүй намд гэж хэлдэг байгаарай. Мөн эргэн тойрондоо болох зүйлийн талаар санаад зовж эхлэх үед 1-р Петр 5:7-той нэг тал болж тэр бидэнд санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд өгдөг байгаарай. Хүрлцэхгүй байх вэ гэсэн айдастай нүүр тулах үед Филиппой 4:19 дэх Бурхан хэрэгтэй бүхнээр минь хангадаг болохыг санаарай. Марк 9-р бүлэгт хүүгээ Есүс дээр авч ирэх цөхөрсөн ирийн талаарх түүхийг хуваалцдаг. Хүү чөлөөлөгдөх хэрэгтэй байлаа. Эцэг нь Есүсээ та чаддаг бол бидэнд туслаач гэж хэлжээ. Есүс та чаддаг бол гэвүү. Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс хэн байсныг тэр хүн мэдэж байсан нь тодорхой. Өөрсдөд нь Есүс туслах чадвартайг тэр мэдэж байсан. Тэгээгүй байсан бол хүүгээ авч ирэхгүй байх байсан. Эргэлзээ гитэн орж ирснийг ухаарах даруйда хамгийн ухаалаг зүйлийг тэр хийв. Итгэлгүй байгаад нь туслахыг Есүсээс гуйдаг. Бид ч мөн энэ эцэгтэй адил байдаг. Сайн мэдээ гэвэл бид ч мөн адил итгэлгүй байгаад минь туслаач гэж Есүс рүү хашгирч болно. Хэрэгцээтэй үед минь тэр бидэнд туслана. Бурхан биднийг аврах болно гэдэгт итгэхийн тулд тэр хэрхэн үүнийг үйлдэхийг ойлгох шаардлагагүй. Эргэлзээг зайлуулсан цагт итгэл маань цоо шин үе шатанд хүрдэгэ гэсэн байна. За үргэлжлүүлээд Библийн ишлэл Яаков 1:6. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ гэсэн байна. За үргэлжлүүлээд Марк 4:39. Есүс сэрээд салхийг зандарч нуурт чимээгүй намд гэж хэлв. Салхи зогсож нам гүн болвоо. 1-р Петр 5:7. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд хаяа гэсэн байна. За Филиппой 4:19. Миний Бурхан алдардах баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана гэсэн байна. Амен. Тэгэд өнөөдрийн чимээгүй цагийн үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг